Metapius дахин ачааллаа. Jujutsu Kaisen 0 гэх анимыг ярьж өгөхөөр сонгосон. Түүх эхлэхэд Юта хүүхэд байхдаа найзалж байсан найз Рикагийн хараалт сүнстэй хамт байдаг. Рика хараалт сүнс бол хараагдсан сүнс юм. Юта ангийнхаа дээрлэхүү хүүхдэд дээрлэхүүлж байхад Рикагийн сүнс хүүхдийг цүнхний савнд хийж орхисон байдаг чихээд. Тийм болохоор Юта энгийн сургуульд байх нь нилээд хор хөнөөлтэй учраас Гожо Жижитсу High School эсвэлж байх нь тэр. Үзэгдэл Ютагийн өнгөрсөн цаг руу шилжинэ. Хүүхэд байхдаа Юта Рикагийн гэдэг эмэгтэй найзтай төрсөн өдрөөр нь бөгж өгч хоёлоо гэрлэнэ гэж хэлж байсан байдаг. Тэгтээ амсандаа хүрхэн нэг зүйл саад болсон юм. Рика өгчихсэн юм. Ютагийн хувьд энэ нь асар том уй гашуудал байлаа. Рикагийн сүнс Ютад хараалт сүнс болон шингэсэн ийм учиртай бололтой. Үзэгдэл буцаад одоо цагтаа шилжнэ. Гожо 3 шин сурагчид хичээл орох гээд байж байдаг. Тухайн мөчид Юта гаднаас орж ирэхэд 3 сурагч аимшигтай хараалт сүнсний хүч мэдэрч 3 сурагч Юта руу дайрна. Рика мэдээж хэрэг дайралтыг зогсооно. Гожо хараалыг тайлбарлахдаа хэн нэгэн түүнийг маш их санах эсвэл хачирхалтай өвхлөөс бол энд нь хараал болж шингэдэг гэдгийг хэлж өгнө. Юта хүүхдүүдтэй танилцсан, буцаад хүүхдүүд танилцсанаа. Маки тэр хараалт зэвсэг ашигладаг. Инамаку тэр хараалын шившдлэг хийдэг. Энгийн хүн шиг ярьж чаддаггүй. Панда тэр бол зүгээр л панда. Гожо сургалтын цаг болж нэг хөнгүй сургууль руу манай хэдийг очноо. Дараа нь алга болсон 2 хүүхдийг хайдаг. Мэдээж гаднаас нь юм нэвтрүүлэхгүй, гаргахгүй болгож шидийн тойрог үсгэж орхино. Гожо бүтээгээд цаашаа яваад өгдөг. Нэх удалгүй 3 хараалт сүнс гараад ирнэ. Маки шууд дайралт хийж ганц л дайралтай 3 хараалт сүнсийг устгаж орхив. Хараалт сүнсүүд жоохон доогуур зиндааны хараалт сүнснүүд байдаг. Та сургууль дотор Макитай хамтдаа явна. Юта нэг л бие бариад айдас хүйцтэй алхан тэр хоёр бие биендээ ранкны талаар ярьж эхэлдэг бөгөөд Ютаг Маки чиний картыг чи харъя гэж хэлнэ. Маки картыг хартлах хамгийн өндөр зэрэгэлтэй байх нь тэрэ. Тухайн мөчөд дахиад нэг өөр хараалт сүнс гарч ирдэг. Хараалт сүнс асар том биетэй байдаг. Манай хоёр руу дайрахад сургууль дээвэр цөмөрнө. Манай хоёр унаж байхдаа дайрсан боловч нөгөө нэг хүчтэй нөлөө үзүүлэхгүй хараалт сүнсний аман дотор орчихдог. Нэг ясандаа идүүлчдэг гэсэн. Тэгсэн чинь тэр сүнсний дотор нөгөө хоёр алга болсон хүүхэд байдаг. Маки хэцүү байдалд ороод яахаа мэдэхгүй байж батлна. Юта Рикад хүүхэд байхдаа өгж байсан бөгжөө зүгээд Рика шууд гарч ирдэг. Хараалт сүнсийг амархан устгаж орхидог. Манай хэд даалгавраа амжилттай биелүүлж чадна. Гожо руу үзэгдэл шилжинэ. Гожо Ютад хараалт сэлэмд хараалын сүнсээ шилжүүлж болдог гэж зөвлөгөө өгч байдаг. Дараагийн 2 сар сурагч нар бэлтгэлээ хийгээстэй. Юта Макитай хамт бэлтгэлээ хийж байдаг. Тухайн мөчид Гожо манай хэд дээр ирж шин даалгавар биелүүлэх босон гэж хэлнэ. Тус даалгавар нь болон Инумаки хоёр л хуваарлагдана. Инумаки Юта хоёр хараалтын газар очтол битүү жижигхэн нисдэг олон хараалт сүнснүүд байдаг. Инумаки нэг тарин уншаад л бүгдийг нь устгаж өргөнө. Юта саяны ашигласан тариныг нь хараад биширнэ. Харин тухайн мөчид гэрлээр дайрдаг өөр нэгэн хараалт сүнс гараад ирнэ. Тэр нэрээ хүчтэй. Инумаки арай гэж мангасан нэг гарыг нь тастаж манай хоёрд зүхтаж орхино. Хараалт сүнс нэлээд хүчрхэг байдаг бөгөөд Инумаки би ганцаараа тулдна гэж хэлтэл Юта би чамд тус болно гэж хэлээд Гожогийн зааж өгсөн сэлэм рүү хараалт энерги шингээж тэгээд энэ бол хараалт сүнслүүд дайрна. Хараалт сүнс чинь нэлээд хүчтэй байдаг бөгөөд гэрлийн чадвараараа дагсалтгүй дайрастай. Юта дайралтаас нь бултаал тэгээд дайралт хийсэн ч гэсэн хангалттай хүчгүй байд. Инумакигийн хоолойны имийг газраас авч шидэж өгсөн чинь Инумаки хараалт мангасыг устгаж чаддаг. Харин манай хоёр нэг нууцлаг залуу ажиллаж байдаг. Тэр нь Ютагийн үнэлгийг хараад байж байдаг. Дараа нь тулаан болсон газар Гожо ирээд энд хараалт сүнснээс гадна өөр хүн байсан гэдгийг сүнснийх нь аавраагаар нь ч юм уу эсвэл амархан үнэрлээд мэдчихдэг. Үзэгдэл гүрүү тэр бол сурагч байхдаа 100 хүнийг алж байсан нилээд л хэрцгий нөхөр бололтой. Сүгүрөө хүний хараалыг арилгадаг ажил хийдэг бөгөөд монголоор бол бөө лам хувраг бөө таринч гэдэг тиймэрхүү ажил хийдэг. Тэгүрийн сайн үйл хийж байгаа юм биш. Тэр хараалт сүнсийг
сүнсийг сүнсний бөмбөлөгт хадгалж чаддаг тийм чадвартай нэг юм. Хамтрагч нартай удахгүй бид сургуулийг тэр чигт нь устгана гэж хэлээ. Тэгээд аврах том шувуу унаад манай хэдийн байгаа газар хүрээд ирнэ. Ютатай гараас бариад нэг л хачаана. Тэгсэн чинь хацаар Гожо хүмүүстэйгээ байж байгаа. Сүгүрөө харин 11 сарын 24-нд бид нэгэн жижиг гудамжинд дайралт хийн. Тус нь. Тэгэхээр хоёр өөр гудамжинд хийх бөгөөд мянган хараалсан сүнсийг сулж дайралт хийн гэдгээ хэлдэг. Төлөвлөгөөгөө задруулчихдаг тун хачирхалтай. Гожод хантан биднийг зогсоогоорой гэж хэлдэг. Сүгүрөг энд ирэхэд нилээд олон хараал сүнс авч ирсэн байдаг бөгөөд манай хэдийг хараал сүнсийг аргалж байх оронд сүгүрөө шувуун дээрээ суугаад цаашаа нисээд яваад өгдөг. Гожоч бусад хараал сүнс устгагч нартай цуг сүгүрүүгийн хүч чадал болон хараал сүнсийг суллах бас булааж авах тухай гудамжинд болох сүнсний дайралт үнэнгээсээ болох уу тэр бидний хуурч байгаа юу гэж хараал сүнсийг устгагч нартай ярилцаж гарна. Сүгүрөө харин жинхэнэ төлөвлөгөө бол хоёр газарт хараал сүнснүүдийг мянгаар нь суллаж юмэн саммун тарааж байхад сургууль руу нэвтэрч Ютагийн хараал сүнсийг нь булааж авах байдаг юм. Бэнлээ. Хийсэндээ ч хурц хаасагийн хараал сүнсүүд ирж байдаг. Харин Юта сургууль дээрээ Макитэй хамт Гожо ямар нэгэн зүйл буруу байгаа гэдгийг гадарлаад сургууль руу Инмаки панда хоёрыг сургууль руу шилжүүлж орхидог. Маки аль хизээний ялагчсан байдаг. Панда гяс гарч ярин сүгүрэлүүд дайрна. Гэвч сүгүрөө илүү хүчтэй байдаг. Мэдээж Инамакуч бүх хүчээрээ дайрж хангалттай байдаг. Сүгүрөө хавь илүү хүчтэй байдаг. Юта найз нар нь өөрийнх нь төлөө тулдаж байгаа хараад гарч ирнэ. Тэр Рикаг дуудаад хараал сэлмээ атхан сүгүрүүгийн хараал сүнснэрийг устгаж гардаг. Мөн хоёр найз аюулгүй газар авч тавиад дараа нь шидээрээ ингээд чакраг нөхч өгдөг. Сүгүрөө шавжны хараал сүнснүүдийн Инмакигийн арга барилаар дуурайгаад тэгээд устгаж орхино. Гожо болон бусад хараал сүнс устгагч нар хотод асар олон хараал сүнс нарыг устгаж байх нь тэр. Бүхэл газар тулаан болж байлаа. Буцаад үзэгдэл сүгүрүүл болон Юта руу шилжнэ. Тэр хоёр ан ман хоорондоо тулдаж байдаг. Сүгүрөө нилээд уурлаж өөрийнхөө нилээд хүчтэй хараат мангасыг дуудаж гарна. Учир нь сүгүрөө тулааныг дуусгахаар шийдсэн байдаг. Юта ч Рикаг хандан би тулаанд ясныхаа дараа чамтай цуг үрд байх болно гэж хэлнэ. Рикагийн ч хүч нэмэгдэж эцсийн хүчтэй зохилтыг хийнэ. Сүгүрөө тулаанд асар хүчтэй гэмтэл авч Жожотой таарна. Уг нь Гожо сүгүрөө хүүхэд байхдаа жинхэнэ найзууд байсан юм билээ. Яагаад ч дайснууд болсон бүү мэд. Юта руу шилжнэ. Юта арайчуу ингээд босч ирдэг бөгөөд Рика хүн төрхөндөө орчихсон зогсож байдаг. Гожо тухайн мөчид Рика хараал сүнс байхаа байсан гэдгийг хэлдэг. Угаасаа Рика Ютад хорогдоогүй байсан бөгөөд Юта л Рикаг явуулахгүй өөртөөгөө хүлээд хорогдуулж орхисон байд. Бүх зүйлд баярлаа гэж хэлээд Рика алга болно. Юта мэдээж цаашаа өөр зоригтой өөр найз нартай болсон. Рикагийн өгсөн бүгжийг Юта зүүлсэн гэдэг нь Рикатай гэрэлжсэн байгаа гэснийг одоо хүртэл илэрхийлдэг бөгөөд нэг ангид аним маань энэ хүрээд дуслаа. Доор комент хэсэгт анимын талаар бодлоо бичээрэй. Хэрвээ миний видео таалагдж байвал лайк дарж илүү их үзхийг хүсвэл subscribe дараарай.